4 сарын 2. Учир нь хүн бүр муугч, сайныг ч юу үлдснийхээ төлөө биеэрээ хариугаа авахар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. 2 дугаар Коринт 5:10. Мөнхийн улсад орох үс хүмүүсийн зэрэглэл гэж байхгүй гэдгийг өмнө нь өгүүлсэн. Энэ үнэн. Тэгвэл мөнхийн улсад авах шагналд зэрэглэл байдаг нь ч үнэн юм. Христийн шүүх суудлын өмнө аврагдсан хүмүүс үйлсээ шалгуулж шагналаа авцгаана. Ингэхдээ зарим нь ихийг, зарим нь багыг авна. Түүнээс гадна Тэнгэрийн цог жавхлант хүмүүс өөр байр суурь эзэлнэ. Бүгд аз жаргалтай байх нь мэдээж. Гэхдээ тэр аз жаргал дотор зарим нь өндөр байр суурийг, зарим нь бага байр суурийг эзлэх юм. Хүн бүрийн аяга дүүрэн байх нь дамжиггүй. Гэхдээ заримынх нь аяга том, заримынх нь аяга жижиг байна. Цог жавхланд орсны дараа бүгд ижил байна гэдэг үзлээс хол байх хэрэгтэй. Хүмүүсийг нэг хэвд цутгана гэсэн тийм утгагүй санаа Библийн хаанч байхгүй. Харин ч итгэмжид үнэнч амьдарсан хүмүүсийг титмээр шагнана гэж Библи тунхагладаг. Зарим хүний үйлс шагнагдаж, зарим хүний үйлс шатаагдана гэж Библи заадаг. Нас жацуу 2 залуу яг нэг өдөр аврагджээ. Түүнээс хойш 40 жил өнгөрөхөд нэг нь Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг нэгдүгээрт тавьж амьдрав. Харин нөгөө нь мөнгө олох гэж амьдралынхаа хамаг сайхан цагийг зарцуулав. Эхний залуу эзний эмсийг байнга ярина. Хоёр дахь залуу зах зээлийн үйл явдлыг байнга ярина. Нэг дахь залуу энэ дэлхий дээр байхдаа эзэнтэй илүү нөхөрлөлттэй бөгөөд Тэнгэрт очиод ч илүү том байр суурийг эзлэнэ. Харин хоёр дахь залуу Христ хинбэ гэдэгт үндэслэн Христийн хийсэн ажлын үр шимээр мөнхийн улсад гарцаагүй очих боловч сүнслэг байдлын хувьд балчир учир бага байр сууринд хүрнэ. Бид мөнхийн гэртээ очихоор хэр их шагнал авахаа энэ дэлхий дээр өнгөрөөж буй өдөр тутмынхаа амьдралаар шийддэг. Библийн мэдлэг түүнийг хэрэгжүүлж байгаа дуулууртай зан, өдөр бүрийн залбирал, Бурхны хүмүүстэй нөхөрлөл, эзэнд үйлчлэх үйлчлэл, Бурхны даатгсан зүйлсэд хэр итгэмжтэй нэр байгаагаараа бид ирээдүйн шагналаа тодорхойлдог. Бид өдөр тутмынхаа амьдралаар мөнхийн байр сууриа босгож буйг ойлгохоос өдөр тутамдаа ямар сонголт хийж юуг энэ тэргүүнд тавихаа зөв тодорхойлно.